Та бүхний амрыг ирье. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. Хар хүн ном 17 дугаар бүлэг, харуусал 2 дугаар хэсэг. За, өмнөх 1-р хэсэгт би та бүхэнд эртний Египтийн 2 охин тэнгэрийг танилцуулсан байгаа. Нэг нь болохоор орон гэрийн охин тэнгэр, нөгөөх нь байр суурийн охин тэнгэр. Энэ хоёр нэгчдүү байгаад тэр орон гэрийн охин тэнгэр нь Сет бурхны X ихнэр байдаг. Өөрөөр хэлбэл салчсан ихнэр нь байдаг. Тэгээд Сет гэж нэг бурхан байгаад энэ Сет бурхан нь болохоор аянганы эзэн байдаг. Тэгээд хуурай цөл нутгийн бурхан байдаг. Цөлийн шуурганаас гарах аянганы эзэн гэсэн юм ярих гэдэг. Тэгээд тэр цөлийн шуурга энэ төр нь болохоор хүний амьдралд хэрэггүй учраас энэ Сет бурхан ер нь нэг тийм эвдэлт сүйтгэхээс биш өөр юм хийхгүй байгаа шиг байдаг. Тийм учраас хүмүүс юу гэдгийг энэ бурхан нэг чухал биш гэж үздсэн байдаг. Харин эсрэг аянганы эзэн бороо хуур оруулдаг бурхныг нь илүүд үздэг. Тэгээд тэрийг нь Очирис гэдэг юм. Тэр маягаар байдаг. Тэгээд Сет Очирис хоёр хоорондоо тулалдаад Сет бурхан ялдаг. Ялаад Очирисийг хэдэн хэсэг хуваагаад дахиж босож ирэхгүй болгоод тэр Египтийн газар нутагт ингэж нуудаг. За тэгээд тэр тэдгээр эд эрхтнүүдийг олж цуглуулад нөхрөө дахин сэргийх зуур ээж буюу эзэгтэй тэр охин тэнгэр, байр суурьны охин тэнгэр нь шонхор дүртэй хоор улсынхаа тусламжтайгаар Сетийг дардаг байгаа. За Сет бурхан цаашлаад юу болсон талаар би энэ Jordan Peterson'ы бичлэгийг та бүхэнд үзүүлмээр байна. За энэ бичлэгний 1 минут 46 секундээс эхэлнэ. All right, anyways, you need to know the characters. Osiris is the old king. He's Dumbledore for all intents and purposes. He's the old king. He's the spirit that established the Egyptian state when he was young. He was a great hero, but now he's old. And he's archaic and he's willfully blind. That's Osiris. He has a brother, Seth. Seth is Set. And Set is Satan, because the word Satan comes from the word Seth and Set via the Coptic Christians. So he's a precursor to the Western idea of Satan. За энэ хүн юу гэж ярьж байгаа нөхөр Осирис буюу Очирис нь тэр бүхнийг эхлүүлсэн бурхан байгаа. Египтийн орныг бүтээсэн, бурхны орныг бүтээсэн гэдэг шиг юмыг эхлүүлсэн байгаа. Тэр нөгөө Harry Potter-ийн зохиол дээр гардаг шиг хуучин Dumbledore-тай адилхан. Өөрөөр хэлбэл тэр сургуулийн тэргүүн нь. Тэр хүн тэр сургуулийг авч явж байгаа, эхлүүлсэн гэсэн утгаараа тэр өндөр суудалд суух ёстой байдаг. Харин тэрний дүү юм уу ах нь Сет бурхан гэж байдаг. Сет гэсэн үгнээс сатан буюу Христийн шашны сатан гарсан гэж үздэг байна. За өнөөдөр юу гэж ярих гээд байна гэхээр халах гарид бурхан ээж гэсэн нэг тийм гарчиг тавьсан байна. Юан буюу Монголын их даян улс, хятадаар Юан гэдэг байхгүй юу? Монголоор болохоор Монголын их даян улс. Хятадаас хөөгдөн монголчууд уугуул нутагтаа иргэн ирж төрт улсаа сэргээн байгуулах гэж үүмэж алтан ургийн ноёрхол мөхөх шинжтэй болж ирэх тэр цагт тэр алтан ургийн бүтээсэн улс үндэстэн бүр үгүй болоод өөр улс болох тийм заагддаг гэсэн үг тийм. Нэгэн Монгол бүсгүй тодорч хатан зориг сэцэн ухаан ширүүн тэмцлийн хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Тэр аврагч бол Мандахай цэцэн хатан хаалтан дотор 1448-аас 1526 юм. Би ингэж юу гэдгийг нэгэн бүсгүй тодорч зориг цэцэн ухаан ширүүн тэмцлийн хүчээр энтер гэж бичиж чадахгүй л дээ. Би нэг газраас энийг хуулж авсан гэх гээд байгаа. Их хатныг бишрэн дагаж аминд халтай тушаал зарилгийг нь хувьсгалгүй биелүүлж авсан хүмүүс бол халахын өвг
юм аа гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг Чингис хааны бүтээсэн, Чингис хаан маань өөрөө тэр Дамблдор шиг тэр сургуулийг бүтээсэн, тэр сургуулийн дээр байх ёстой ч гэдэг нэг байр суурин дээр байх ёстой гэсэн маягаар л ерөнхийдөө явсан гэх гээд байгаа. Юу болоод байгааг нь ойлгомжтой тийм үү? Одоо нөгөө нэг Мантхай цэцэн хатны үед чинь урд цахруудтайгаа муудалцаал, ойрдоттой муудалцаал, тэд нар ингээл тусдаа ингээл болчих гал нэг тэгэл тэдний чинь очиж дарах хэрэгтэй болоод нэг тиймэрхүү юм болсон гэх гээд байна. За бичил ертөнцид ням бактери вирусуудын хооронд мөнхийн дайн тулаан өрнөж байдаг шиг дээд төрөл хэмээх хүний ертөнц гэсэн эрх мэдэл суудлын төлөөх дайн тулаан маргаан зогсолтгүй өрнөж байдаг. Яг нэг дайн тулаан биш юм гэхэд маргаал байдаг. Энэ хүний одоо юу гэдгийг сандлыг суудлыг яаж авчих вэ гэдэг юм те. Оросд бол тэр нийлэл ширүүл явдаг л байх. Дарга өхвөл одоо юу гэдгийг харуулсах юм байхгүй. Даргыг одоо юу гэдгийг даргын суудал дараагийн хүн суудчихын ч гэдэг юм те. За тэр яагаад ингэж маргаад идэм хэр учир нь дээрээ суудлаа олоогүй бол доороо гүйдлээ олохгүй гин. Доор үүмэд байдаг шалтгаан мэдээж би тэр нь эрх чөлөө байхгүй байна ч тэл үүмэлээд байдаг. Тэгээд эрх чөлөө гэсэн юмны доор юу ч байж магадгүй байдаг. Юан гүрний доор ингээд орцсон ингээд юу гэдгийг үүмэд байдаг шалтгаан юу гэхээр нөгөө нэг аллах каран судар илүү дутуу юмд мөргүүлэхийг одоо энэ монголчууд хориод энэ ч гэдэг юм. Тэр нэг халаал хоолоо идэж чадахгүй энэ ч гэдэг юм. Тиймэрхүү эрх чөлөөнүүдийн төлөө л одоо шашны ч эрх чөлөө гэдэг ч юм уу аашиж энэ тиймэрхүү юм тэмцдэг. Тэгэхээр чинь ерөөхдөө нэг тийм эрх чөлөө гэдэг нь яг их тийм одоо юу гэдгийг юу ч вэж магадгүй байдаг байхгүй юу. Энэ нь болохоор баг нөгөө нэг Мин улсын хаан чинь эрх чөлөөний төлөө тэмцэж яваа хүн мөртлөө хаан болонгуудаа одоо юу гэдгийг маш аимшигтэй тийм дарангуулагч болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа боловч цаана нь одоо юу гэдгийг дарангуул нөөгдөж байсан ч гэдэг юм уу тийм. За нэг дарангуулыг нөгөө хөлгсөн шүү дээ. Монголчууд одоо тэнд одоо юу гэдгийг баахан хятадуудыг бүгдийг бариад тэгээд тэнд уусаад суuna гэж юу байдгийг тийм үү. За зураг тавьсан байна. Бүргэд шонхор шууд өндөр мөртэй юм шиг харагдана гэсэн. Тэгэхээр ингээд шувуу им өндөр мөртэй юм шиг тийм үү харагддаг гэдэг. За энэ зургийг болохоор Хамид Сардар гэдэг одоо Илт Араб ойрхт орнуудын хүн зургийг авсан байна. Тэгээ ингээ харахаар чинь манай монголч юм шиг тийм үү. Тэгэхээр энэ бас нэг шонхорын 8 чинь л Монголд ирээл энэ зургийг авсан юм шиг байна. За өндөр мөртэй гэсэн үг нь англи хэлний Skywalker гэж орчуулж болохоор тэнгэрт ингээд алхдаг. Тэнгэрт мөрөө ингээд үлдээж байгаа хүн тийм үү. Сайн зам мөртэй, гавьяа зүтгэлтэй, ачтай тустай нэг өндөр мөртэй гин. За ялгуусны тэмдэг. Ялгуусны тэмдэг гэхээр бурхан дайснаа дарж тэрсүүдийг дийлсний баяр болгож босгосон жанцсан нэрт тэмдэглэл гэж ойлгож болохгүй. Одоо нэг Америкийн Vogue гэдэг шиг нэг юм солонгын одоо өнгөтэй юм шиг байдаг байхгүй юу? Жанцсан гэдэг чинь тийм үү? Нэг юм Pride-ийн талбай юу флаг шиг тийм үү? Тэр жанцсан гих чинь сүм хийдийн дэргэд босдог шажинтны шүтэн гэж. Яг тэ бороо орохоор бороо орсны дараа солонго гардаг юм байна л да. Тэгээд тэр солонготой нэг төстэй тийм одоо туг далбаа жанцсан одоо байлгадаг гэхэд 5 өнгөтэй байдаг ч үлээ тий. 5 хад гэсэн өнгөөр. Гэтэл ардын хувцсанд энээс дутхгүй ялгуусны тэмдэг буй тэр нь юу вэ гэвэл халах авгаан түнтгэр мөр юм а. Урд их дайм болж самууны хүлд халахын ирчүүл хядагдаж бүсгүүчүүд нь үлдэж гинэ. Энэ их ойлгомжтой байна тийм үү? Ямар дайм байдгийг халах зүүн гарын л дайм байж таараа шүү дээ за. Эмэгтэйчүүд дайнд явж ханцуу юугаа шамлан ихэд баатарлаг байлдан ялжээ. Чингээд халахын хүүхнүүд баатарлаг юм. Тэрийг нь яаж тэмдэглэдэг билээ гэлцээж малгай хувцсан дээр нь баатар зоригтон гэж бичлэлтэй биш. Арга ядаж адах сүлд нь мэрэгэн арга олж ханцууга шуун мөрөө давтал хоньруулан овоолгож дайтаж явсан учраас ханцууны дээд угийг
мөрнөөс илүү хийсэн хувцас гаргаж энэ нэлээд хэцүү бичих юм л та. Тэгснээс халах эмэгтэйчүүд овгор мөртэй болж энийг өөрөөр юу гэж хэлж болох вэ гэхээр тэгснээс халах эмэгтэйчүүд өндөр мөртэй болжээ. Тэр түнтгэр мөр нь анхандаа намхан байгаад сүүлдээ маяг гоёл болоод нилээд эртхэндээ сартуул мөр янзтай их өргөн дэрсэн мөртэй байснаа эсгий ширж ноос жихэж хийсэн ходоодон мөр болж яваандаа хүрээ мөр гэдэг үлэмж гоцгор хэлбэртэй болон өндөрсөн гэдгээ. За хаалтан дотор Хэ Нямбу хамгийн эрхэм ёс Улаанбаатар хот 1991 он 20 дугаар хуудсан дээр ингэж бичсэн байна. Тэгэхээр энэ Монголын эмэгтэйчүүд зохих ёсны эрчүүд нь эсвэл өөрөөр хэлбэл тэр хүүхдүүд нь энэ улсын эзэн байх ёстой гэдгийг ухаарад гадны одоо юу гэдгийг хүчний эсрэг дайцсан байгаа юм. Одоо эрэгтэй хүмүүсээс гадна эмэгтэй хүмүүс энэ улс орны чинь одоо юу гэдгийг хэн удирдах вэ тал дээр анхаарч байдаг гэх гээд байна. Тийм учраас одоо юу гэдгийг дайнд морцгосон байна шүү дээ. За хэрэг гардаас айдаг энэ бас Нямбугийн бичсэн байгаа. Манж нар халах Монголын голомтыг тоншуулах гэж хон хэрээний хоншоор шиг дөрвөн тодохтой тулаг гаргаж гинэ. Түүний хариуд монголчууд мөнөх хэрэг айлгах янз бүрийн арга бодож хэрэг айлгадаг амтан жигүүртний хаан гардыг бүтээж түрэмгийн хэрэг номтгох дом зохиожээ. Тэгээд галын дэргэд үргэлж байдаг хүн нь эхнэр хүн тул түүний үсийг гардийн далавчийг болгож чингэхлээр сах хэрэг гардаас айгаад хөдөлж чадхаа байн хал хавхайчул дэргүр үстэй болжээ гэж байгаа. За энд болохоор өгдөг нэг тийм яг нэг учрын нарийн мэддэггүй хүн тайлбар өгсөн байна. Эсвэл ерөнхийдөө хүмүүсийн дунд одоо ингэж тархсан яриаг ингэж одоо өгдөг бичиж тэмдэглэж үлдээсэн байна. За энэ мэтэр өөрийн төрлийг гаруудаа шиг хаалтан дотор Монголыг дээшлүүлж чадсан их орноо хамгаалж боолчлоос ахин дахин аварсан Дайчин Баатар их хүчтэн өндөр мөртэй хүмүүс нь халахын охид бүсгүйчүүл болчихжээ. Ирчүүд нь ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг хүж үргэтгэхээр охидууд нь одоо юу гэдгийг илүү Дайчин Баатар болсон ч гэдэг юм. Тиймэрхүү үлгэр домог шиг түүх яриад байгаа байхгүй юу? За халахын гарид эм хүүстэй гэж байна. За одоо шууд одоо мэдэгдэх илт одоо юу гэдгийг энэ бидний энэ одоо юу гэдгийг урд хөрштэй холбоотой ч юм уу тийм соёл байна тийм үү? Шууд хараад ойлгож болохоор. За зураг тавьсан байна. Хятадын хан гарид ба халахын гарид. Тэгэхээр хятадын юу гэдгийг нэг тийм хатан хааны бэлэгдэл нь хан гарид гэсэн шуу байдаг. Монголын хатан хааны бэлэгдэл нь гарид гэсэн шуу бас байдаг байна. Энэ зүгээр л одоо нэг тийм соёлын юм байгаад авахгүй. Тэр одоо юу гэдгийг тэр дээрх одоо нэг хэрэмэрэтэй холбоотой биш гэж байна. За хятад хэлний Фэнг Хуан гэж байна. Дуулаачгүй юм байгаа байхгүй. Фэнг Хуан. Та нар хин Фэнг Хуан гэж ярьдгийг хинж дуулаагүй хинч ярьдгүй тийм л үг байгаа заяа. Энэ нь болохоор хан гарид буюу хан үндэстний гарид гэсэн үг байхгүй юу? Гэж байдаг нь хатан хаан язгууртан эм хүний бэлэг тэмдэг. Бидний мэдэх бас гадарлах хан гардаас халдан дотор гаруудаа гэсэн зүйлээс өөр буюу тогстой их төстэй юм а. Тэгэхээр энийг тийм одоо гэдгийг жоохон стилтэй тогс ч юм уу эсвэл нэг тогсыг л аваачаал тавьчаал тэгэл тэрийг одоо юу гэдгийг манай эртний өмнөх 50000 оноос ийм соёл байна гэсэн юм яриад байгаа байхгүй эднэр. За харин Монголд гаруудагийн домгийг биширсэн халах монголчууд гаруудагийн домгийг одоо ламнарч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн байдлаар гаруудагийн домог Монгол оронд орж ирсэн тэр домгийг бүгдээрээ сонссон тэгээд биширцгээсэн тийм үү. За хатан хүнээ гаруудагийн ээж шууны эзэгтэй Винатагаар төсөөлнө. Одоо эмэгтэй хүн бол жигүүртний эзэн Вината юмач гэдэг юм те. Ингэснээр тухайн хатан эхнэр хүн луу эсвэл мөлхөө могоон мянган хүүтэй тэнцэх хүчтэй хөвгүүднийг төрүүлэх болтугай.
Хаалтан дотор манжийн дарлал луугийн боолчлол үгүй болох гэж бэлэгшээх болжээ. Нэг луу хурж ирээд биднийг дарлаад байна. Могоо хурж ирээд биднийг дарлаад байна. Могооны эсрэг юм юу байх вэ гэхээр жигүүртэн байна. Тэгээд жигүүртний ээж ингээд домог момог юм тийм байдаг учраас бид нэр энэ соёлыг авъя гэсэн байдаг. За, Монгол залуу ахан дүүс минь ээ. Та нар бол хүчит гарид мөн боловч гаруудагийн домгийг мэдэж байх хэрэгтэй. Хавсралт хэсгээс харна уу? Би хавсралт хэсэг гэдэг энэ гаруудагийн домгийг одоо орчуулад тавьчих. За 3 цэг тавьсан байна. Нэг тийм анхааруулах маягтай юм. Хар ухаан аргад мэрэгэн болбол их хүчтнэгч хуурч боол болгон зарахад юр хэцүүгүй. Хан гар чуу деми их хүчтэй боловч хууртаж Вишнугийн унлаг болсон үлгэр мэт. Эрдний сан Субашид 17. Тэгэхээр Вишнугэд бурхан хүчтэй гаруудаг хуурчихсан гэсэн юм одоо Эрдний санд яригдж байна. За, үлэмж дээд ихэст төшвөл өчүүхэн дорд хүнч их болох өндөр модыг ороолж ургасан орон говс үзүүрт нь хүртэл гарахтай адил. Тэгэхээр өндөр дээд зиндааны хүнийг дүших юм бол та бас л одоо юу гэдгийг тэр хүний зиндааны одоо юу гэдгийг ойролцоо яваад одоо хүмүүс таныг одоо юу гэдгийг хүндлэн шүү дээ гэсэн маягаар байхгүй юу. Тэгээд хан гард Вишнуг авч тээж явж байгаагаараа бараг л нөгөө нэг Вишнугийн илч төлөөлөгч болдог байгаа юм. За, гаруудагийн төрөл дээд зэргийн болсон шалтгаан бол Вишнуг буюу Хинду шашны тэтгэгч бурхан зөөдөг тээдэгт юм гинэ. За, гаруудаа энэ хорвоо дээр сайнны төлөө яваа надад туслах нэгэн байна уу гэж орилох үед Вишну бурхан гарч ирсэн байдаг. Би чамд туслая гэл ингээл гараад ирдэг тийм үү. За, хорвоо ертөнцийг хором уу эмх замбраагүй байдал сүйтгэх хүчнүүд занал хийлэх болгонд Вишну сансар окторгуун дэг журмыг сэргээж хаалтан дотор дарма шашны номлолыг хамгаалахын тулд аватар буюу хувилгаан дүрээр бууж ирдэг. Вики дээр тэгж бичсэн байна. Тэгэхээр ингээл юм хүм үүмээс хамуунаад ирэхээр нэг баатарыг явдаг, илгээдэг. Тэр баатар нь өөрөөх нь хувилгаан дүр байдаг ч гэдэг юм уу те. Тэгээд нөгөө нэг Буддаг Вишнугийн бас нэг хувилгаан дүр гэж ярьцгаадаг байгаад байгаа юм. За, өөрөөр хэлбэл ямар нэг зовлон дунаад харуусал байгаад түүнээсээ ангижрах гэсэн сайн хүслийн үйлийг хийж яваа хүнийг титгдэг бурхан юм гинэ. За, би энэ сайн үлийн төлөө явж гин. Вишну бурхан минь ээ намайгаа титгээч гэдэг юм те. Тэгээд залбирах хэрэгтэй. За, 3 цаг тавиад нэг зураг тавьсан байна. Харин эр хүний хувьд эрчүүд хоорондоо эмзэглэл байхгүй, эмгэнэл харуусалгүй жинхэнэ эр хүн байхыг зөвлөнө. Одоо ингээд хоорондоо чи жинхэнэ эр хүн байгаа чаа. Тэг жинхэнэ эр хүн юу ч байдгийг тийм юм ярьж байгаа гэсэн. За, зураг тавьсан байна. Энэ Андрю Тейт гэсэн хүнийг зургийг тавьсан. Би дээр нь Буддагийн үсийг аваачаад зурцсан байгаа. Жохон ойртуулж харъя. За, Андрю Тейт юу гэж яриад байна гэхээр хэрв эрчүүд зүгээр л хэсэг хаалтан дотор сумтай бөмбөгтэй болоод энийг төмсгтэй гэж ярьж байгаа юм л да тийм үү. Эмэгтэйчүүдийн юу гэж бодож байгааг, юу гэж хэлж байгааг үл тоомсоролдог байсан бол дэлхийн нэг шөнийн дотор өөрчлөгдөнө. Андрю Тейт, Google Translate. Мэдээж нэг өдрийн дотор л өөрчлөгдөнө. Эдийн засгийн гинтийн уналт болж магадгүй тэр эмэгтэй хүмүүсийн одоо юу гэж гойж гооддаг одоо юу гэдгийг ийм тийм хүсэл тачаална алга болчгоор чинь нэг тийм лалрын орон шиг л байна гэх гэдэг. За, it is the nature of things that joy arises in a person from free remorse гинэ. Энэ болохоор харуулслаас ангижирсан хүний дотор аз жаргал оргилдог жамтай гэж буддаа. За, тэгэхээр чинь энэ эрчүүдийн дунд одоо юу гэдэг эмэгтэй хүмүүсийг нэг үзэдгүү ч гэдэг юм уу, эмэгтэй хүнийг янз бүрээр хилдэг эрчүүд байдаг байна л да. За, би бас нэг ийм зураг үзүүлье. Нэг Япон хүн одоо юу гэдгийг нилээд юу гэдгийг strong opinion буюу хатуу үзэл бодлоо юу гэдгийг хуваалцсан байна л да.
Энэ Okubo Park has added more public toilets буюу Okubo Park олон нийтийн бие засах газартай болжээ гэсэн тийм комент тавьсан байна л да. Энэ юу гэхээр эдгээр хүүхнүүд одоо юу гэдгийг бие үнэлэх гэж зогсож байгаа байхгүй юу? Тэгэхээр чин эдгээр хүүхнүүдийг одоо юу гэдгийг эр хүнийг оршоох гэж нэрлэдэг ч юм уу, нийтийн бие засах газрууд гэдэг юм тэгж одоо юу гэдгийг муугаар ярьж байгаа байхгүй юу? Япон орн яагаад ийм либерал байд юм бэ гэхээр бусдаас арлаас тусгаарлагдсан. Тэгээд нэг тийм гэр бүл дотроо болж байгаа юм шиг тийм үү. Тэгээд эртнээсээ бие үнэлэхийг одоо юу гэдгийг хүлээн зөвшөөрдөг тийм үндэстэн байхгүй юу? Нилээд одоо юу гэдгийг цул үндэстэн манах шиг олон янзын үндэстний бас нэг тийм холимог гэж хэлэхэд хэцүү үндэстэн байхгүй юу? Гэтэл чин тэр дотор л бас эмэгтэй хүнийг одоо юу гэдгийг ямар асуудалтай юм хийж байгааг нь мэдхгүй. Эдийн засгийн уналт байж магадгүй шүү дээ, тийм үү? Мэдгүйгээр л одоо энэ үгдгийн гошогч морлонгоор нь дууддаг тийм ирчүүд байдаг байна. За өнөөдрийн үед нэг иймэрхүү байна. Анхаарал тавьсанд баярлалаа.